Нийслэлийн Сүхбаатар Багнар дүүрэгт 2016 оны улсын хурлын сонгуулийн 60 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэг дэвшигч Цэндийн мөн хөрвөл гадаад харилцааны яамд аташээ Монгол Улсын нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суугаа байнгын төлөвлөгчийн газарт улс төр эрх зүйн асуудал хариуцсан 2-3 дугаар нарийн бичгийн дарга Америк нэгдсэн улсын Вашингтон хотноо олон улсын хуулийн пост хуульч мөн хөрвөл эдиш линч компани ерөнхий захирал Хууль зүйн дотоод хэргийн яамны дэд сайд, улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, гадаад хэргийн сайд, хууль зүйн байнгын хорооны дарга, Монгол Ардын намын нарийн бичгийн даргаар тус ажиллаж байсан. Өнөөдөр улсын хурлын сонгуулийн 60 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчийнхээ үнэлгээг аваад намын дараагаас батламж гаргаж аваад сэтгэл их өндөр байна. За саяны төрийн ордны их танхимд улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа 13 нам бие даагчид бараг 300 гаруй хүн цуглараад хэдийгээр өөр намын өөр үзэл бодолтой өөр хоорондоо өрсөлдөж байгаа хүмүүс ч гэсэн тийм надад бол их хайтаахан эерэг сэтгэл төрсөн. Ягаад гэвэл хичнээн өрсөлдөгч нар ч гэсэн найрсаг нөхөрсөг хоорондоо ярилцсан, инээж ханиасан, бие биендээ амжилт хүссэн ийм уур амьсгалтай арга хэмжээ боллоо. Тэгээд надад төрсэн сэтгэл бол Монгол улсад үндсэн хууль маань, хууль тогтоомж маань үйлчилж байна. Монгол улсад арчил, эрүүл саруул байна. Бид энэ сонгуулаараа улсын их хурлынхаа төрийн эрх барих дээд байгууллага улсын их хурлын бүрэлдэхүүнээ байгуулад энэ саяын уур амьсгалаа хадгалж чадах юм бол улс орныхоо хөгжилд бодит төв нэмэр оруулах ийм бүрэлдэхүүн гарах юм байна гэсэн сэтгэл өнөмсөл надад төрлөө. Тэр сэтгэл их өндөр байна.